Эренчингийн Ганбатын зохиол Ботгон нүд. Намсраа өнөөдөр л нэг сансан дан хүрв. Сургуулаа төгсөж энэ үлдрийн хаалга татан орж ирсэн цагаас хойш бодож байсан бүхэн нь бүтсэн нь үгүй. Бүтэхгүй ч юу байх вэ? Бодож санснаас нь дандаа зөрдөг мэт боловч цаанаа бол бас алдсан нь үгүй. Сургууль төгсөж ирээд л үйлдвэрийн зохион бүтээх товчоонд ажиллана гэж бодсон. Гэтэл зохион бүтээгч байтугай жирийн инженерээрч ажиллаулсангүй. Үйлдвэрийн дарга дээр томилолтой барин ороход нь өөрийнх нь тухай хэдэн юм асууснаа. За бид ч судал санал да. Танаа төгсөгчдөөс авах хүсэлтэй хүмүүсийн талаар саналаа явуулсан юм гэж хэлээд тэр дарга үйлдвэрийн хүчин чадал, ирээдүйн төлөв, хамт олонныхоо тухай дэлгэрэнгүй ярьж билээ. Даргын үгийг сонсож суухдаа ийм сайн газар чинь над шиг хүн голгодох болов уу гэж намсраад бодогдов. Нөгөө талаар гээхэд сайн хамт олонны дунд орно гэдэг садан төрлийнхөө дунд ирж байгаа мэт түшигтэй сайхан байх болов уу гэж бодоход сэтгэл өйг байлаа. Тэгээд үйлдвэрийн дарга өндөр бор хүн. За тэгээд сайн инженер, сайн зохион бүтээгч бол үйлдвэрийн ажил бүхнийг мэддэг, дамжлага бүхнийг эзэмшсэн байх ёстой. Манайд шинэ инженерүүдийг ажилд дадлагжуулах тогтсон уламжлал бий. Бэж гэсэн сургууль төгсөж ирээд л засварчин болж байлаа. Эхлээд чамайг тракторчнаар ажилуулна. Зохион бүтээгч болох хүсэлтэй хүн сайн тракторчин байх ёстой. Санаж сэтсэн юм гардаад хийчих чадвартай байх хэрэгтэй. Тэгээд дамжлага бүрийг эзэмшиж мастер болно, инженер болно. За тэгээд амжилт хүсье гэж хэлээд тракторч нар шууд томилчихдаг юм байна. Зохион бүтээх товчооны тухай зохиолгосон чинь бололгүй яах вэ? Цагаан болохоор сансрын хөлөгч бүтээж болно. Сансрын нисэгч ганц зөрөгч чинь тэр цонхоор харагдаж байгаа цахилгаан станцад мастер байлаа. Ажил гэдэг багаас эхлээд томоо хүрэхэд амархан байдаг юм. Манайд алтан гартай тракторчид олон бэ. Сайхан залуучууд олондоо олон гэж хэлснэ. Тачхин талд инээж гар бариад дахин амжилт хүсэж билээ. Ингэж л үйлдвэрийн босго алхангууд сансан бүхэн шал өмнөөгөр эргэсэн юм. Гэвч энэ бол хамгийн зөв байсан гэдгийг намсраа бараг анхны өдрөө ойлгосон. Гэрв сургууль төгсөж ирээд л ажлын нарийн ширээнийг, ажилчин нөхдийнхөө сайхан сэтгэлийг танихгүй, сурах бичгээс сурснаа гараараа хийж, толгойгоо зовоож үзээгүйсэн бол нэг л хөвөн хойрсон инженер нэртэй инээ тэмтэй амьтан болох байснаа одоо л мэддэг болж билээ. Авто засварын заводод ажил хийгээд 3 жил болохдоо одоо л дөнгөж цехийн мастер болоод явах хүн. Гэхдээ мастер шиг мастер шүү гэж өөрийгөө заримдаа дөөйлгөж бодно. Тэгээд biz ягва шиг токерчин, нацгаа шиг фрезерчний мастер шүү дээ гэж бодохоор өөрийгөө дөөйлгөх байтугай өөрөөсөө ичих шиг болно. Сансан ёсороо зохион бүтээх товчоонд ажиллаж эхлээгүйч өөрийнх нь төлөө санаа тавьсан улсад одоо баярлаж явдаг билээ. Ноднон жил орон сууц хуваарлахад бас л санснаар нь болоогүй. Үйлдвэр нь мянгад ажилчинтай, орон байраар гачигдaltaй. Тэмч болохоор шинэ байрны сураг чимээнээр цааш нааш хуйларч гүйлдэх хүн олон. 10 жил ажиллаад орон сууцаа сайжруулж чадаагүй хүн байхад ажилд ороод ганцхан жил болоогүй шин сууцанд орсон хүн ч байх жишээтэй. Тэгтээ ажил мэргэжилдээ үнэн сэтгэлээсээ ханддаг хүнд бол алдар нэр, аятай тогтой байр сууц, авдаг цалин мөнгөний аль өөдтэй хамгийн түрүүнд ирдгийг бүгд мэднэ. Намцраач мэднэ. Тэгээд өнгөрсөн жил сууц хуваарлахад мань нөхөр инженер техникийн ажилтныхаа хувьд орон сууц авчээ. Дээд сургуулийн диплом авахтаа л тэгж баярлсан болов. Энэ үйлдвэрийн мөнхийн хүн болснооч бас ухаарсан байна. Харин 2 өрөө байр хуваарлуулах, тэгтээ ажилд ойрхон хороололдоо суурших санаатай байсныг нь үл хэрэгсэж 2 автобус дамжиж явдаг холын хороололд ганц өрөө сууц өгчээ. Гэвч чамлахаар чангатга гэдэг билээ. Эхнэр хүүхэдгүй, эцэг эх нь хотод суудаггүй нь л энэ бүхний шалтгаан болсон аж.
Авга авахаар чинь 3 өрөө сууц олгоно. Эхнэрэн эхлээд өрөө олж ав. Даан чи тэрийг чинь хуваарлдаггүй юм та. Түүнээс үе сайхан охид зөнтөөл байна. Залуу хүн өөрөө л санаа тавих хэрэг. Харин оршин суух орон байрны багтаамжийг захиргаа мэднэ. Чамайг хэлээгүй явахт чинь л арга хэмжээ авна гэж үйлдвэрчний хорон дарга нь хэлсэн аж. Тэрнээс хойш 3 өрөө авах болоогүй л байна уу гэж тоглоом орчим шиг хэд хэдэн удаа асуусан удаа бий. Эхнэр хөхтийн талаар намсраа бодоогүй ч бишээ. Эхлээд нэг охинт сэтгэл алдаж үтсэн. Цаадах нь өөрт нь ямар байгаан тодорхой юм мэдэгддэггүй л байлаа. Намсрын сэтгэл алдарч байгааг хүлээж авч байх шиг санагддаг байна. 2 ч удаа кинонд урсан удаатай. Нэг нь инэдмийн кино байлаа. Бүтэлгүй 3 хүн буугаалахаар явж хөглсөн тухай. Ууланж сүрхий сайн инэдэмтэй ч юм биш л дээ. Гэхдээ зарим газар нь инээд нь хүрчил байсан. Кино тараад харж явахдаа нөгөө охин нь "Бугын цас уухаар залуучдаг юм уу? Царай сайхан болох уу? Нүүрэндээ дүрхдэг юм уу?" гэж их л олзуурхан асуухад "Тийм ээ. Нүүрэндээ дүрхдэг юм гэнлээ" гэж намсраа хэлчихэд гинэт нөгөө охин нь нүүрэндээ бугын цус түрхсэн мэт дотор нь эвгүй болжээ. Өөр юм ч ярьцгаагаагүй. Ангаахын сургуульд сурдаг хүнтэй чинь үнэнтэй ярих юм ч олдохгүй юм шиг. Машин техникийн талаар тэр охин мэдэхгүй, мэдхийг ч хүсэхгүй. Ангаах ухааны талаар намсраа толгойн юмний ч мэдлэггүй. Зүгээр л нэг зурган дээрээс алиалаад ирсэн мэт дэгжин нэгэн сэвгэр байлаа. Яриа хөөрөө гэвэл хувцсны хэлбэр маяг гутлын уулны зузаан нэмгнээс хэтрэхгүй. Хөөрхийн намсрааг ажлаа тараад гүйж очихт нь аяг цаа уу гэж хэлэгчин байхгүй, санд мэнд хувцаа өмсөдөл гарч ирнэ. Тэгж явах нь намсраад уйтгартай мэт санагдав. "Чээч үтсгэлэнгийн юм шиг дэгжин хүүхэнтэй юм аа да" гэж хамт ажилдаг Баатар сүрэн нь хэлсэн. Юу ч гэснийг бүү мэд. Сайн шааж байгаа, сануулж байгаа хоёрын алин болохыг тэр үгнээс нь ойлгосонгүй. "Амьдрал мэддгийн бага үсттэй цаадах чинь. Эрэм банзал ээлдэв цамц эмэг бөгжний төлөө энэ насаараа ажиллах хэрэг гарахгүй. Бэд чинь ажилчин хүмүүс. Аятай хооллож аль бүхнээрээ сэтгэл тэнгэр явах ёстой шүү" гэж дараа нь нэмж хэлсэн. Тэгтэл намар сэрэ орохын үеэс намсраа нөгөө охинтойгоо усан санд очив. Усан сан ч гэж дээ. Туулын хажууд байгуулсан цөөрөн. Усны хинээтэй хэдэн юм намрын жихүүн салхийг тоохгүй орж байлаа. Хараагийн голын жарахаа явлаа гэж нэг удаа сагсуурсан явдал намсраад бий. "Алив жарах минь орооч" гэж нөгөө эрхэмсгийгэн хэлэхэд "Салхитай байна. Даарах байхаа" гэж хулчисхийн хэлв. "Өө ямар гунгийн бэ? Манай болдоо бол үсрээд л орчихсон." "Ямар болдоо?" "Яагаад те намайг гуйгаад байдаг? Тэр чинь тамирчин байхгүй юу?" гэж хэлж билээ. Тамирчин болдоогоос дутхгүй гэсэндээ ч юм уу, худлаа залдаг амтан гээгдэх болов уу гэж эцсэндээ ч юм уу, нэг мэдхнээ цуваа тайлаад хайж байсан. Шөнө нь халуурч түргэн тусламжийн тэргээр эмнэлэгт очсон. Хэд хонож арай гайгүй болж байгаад нэг зурвас бичиж Баатар сүрэнгээр өгүүлсэн. Ирэх байх гэж харсаар тэр оройтож унтсан. Өглөө эрт Баатар сүрэн ирж халуун савтай хоол өгөхт нь юу гэхин гордон нүүр рүү нь харвал "За бушуулаарай. Найз нь хожигдох гээд байна" гэж Баатар сүрэн бараг зандрав. Авчирсан хуушурыг нь аяг тавгамдаа хийж байхдаа "Майнэр очоогүй юм байна" гэж бодов. Тэгэд халуун савыг нь аваачиж өгөхөд "Жарахаа хатгаа тусдгийм үү" гэж яриад л нөгөө хүүхэн чи инээж байна мөлий. Тэгтэл савхэн дээлтэй нэг залуу бушуулаа гэж яаруулаад нөгөө хоёр чинь явчихсан. Уутан жихэр жимс бас пянз байгаа нь харагдсан. Тэгээд "Шалгалт төхөд одоо завгүй байна. Тэгж байгаад очино гэж хэлээрэ" гэсэн. "Тэ чарт. Чамд чи ийм юм таарна да" гэж Баатар сүрэн ууртаа хэлжээ. Намсраа тэр охины шалгалтыг дуусгаас өмнө эмнэлгээс гарав. Гараад бас тэсгэлгүй утсаар ярихт нь "Би чамраа очиж яваад баларсан гутлаа хийчихсэн." "Юун гутал?" "Чамайг эргэчгээд тэндээсээ нийлгэнд очих байсан юм. Манай ангийн хүүхдэд цугласан юм байхгүй юу? Тэгээд чамраа явж байсан чинь миний дублийг барьж явсан хүн автобусанд хайчихсан."
Намсраа утсаа шууд л тасалж билээ. Дагуулж явхад сарнаа шиг сайхан бүсгүйд сэтгэл алдарч явсан богинохон хэрнээ хөхтэй хөнгөн гонхтой түүхэн энэ. Тэр цагаас хойш 3 өрөөний тухайч бодхон бай. Үйлдвэрчний хорон даргаыг нэг удаа асуухад ганц өрөөндөө ч жаргалтай амьдарч болж л байна гэж хэлчихсэн чинь. Тийм бэ. Чаны яаж жаргалтай амьдардгийг ч тааварлаж байна. Амьтан цуглардаг жаргалын ордон болгосноо. Тэгвэл чи нийтийн байрын цуулгана гэж хэлгэнэ. Намсраа өнөөдөр үнэхээр нэг сансандаа хүрчээ. Үйлдвэрээс нь 20 хүн шеф сангийн аж ахуйд очиж хаврын тариалалтад туслах байлаа. Хотоос байтугай үйлдвэрээсээ гардгүй ажилтай намсраад энэ нь нэг ёсны амралт зугаалга нар салхинд явахын нэр төртөө томилолт шиг санагдав. Тэгээд цехийнхэн олноос тунаж үлдэн тулгагдж явах болсон цэпэл авгаан өмнөөс тариалалтанд явхаар хөөцөлдөв. Үүнийг үе нэг бүсгүйн сонсоод жуумалцсан. Чиний уушиг чинь чулуутсан юм уу? Тийм өвчтөй хүн л өрлөгчийн тоос залгивал идэгдэг гэж саяхан нэг сэтгүүлд бичсэн байна гэж билээ. Өдөө явъя. Ер нь шеф гэчгээд л ажилд нь туслах болохоор аль залхуугаа юм уу? Өндөр настай хүнээ явуулдаг. Тэд нь тус биш ус болдог гэж маргалдаад хүртэл үзв. Гэтэл эвлийн хорон дарган дэмжиж "Ёроосо намсрайн зөв. Инженер техникийн хариуцлагатнаас заавал явж байх хэрэгтэй. Хамт ойтсон нөхдөө харш хандаж, халамжилж асарч, харж ирсэн хойноо нэгдсэн дүн гаргахтаж хэрэгтэй" гэжээ. Ингэж намсраа нэг бодохноо удирдах явах жижигхэн даргын тушаал хүлээжээ. "Хаврын тэнгэр хартай шүү. Өстэй дээл авч явах хэрэгтэй" гэж нэгэн зөвлөхөд "Борцог базаач яваа. Консерв, ногоо 20-30-аар нь хамаагүй авч яв. За сангийн аж ахуй чинь ажил хийх хэмэтгэхээс ам хөдлөхийг чинь мартан шүү. Амьтан хүнтэй дарбиж арх амсав. Хуураа хууль гэдэг чинь тарианы цагаар байдаг юм. Арх ууж ажил тасалбал албан газар чинь буцааж авдаггүй юм шүү." Энтер гэсэн олон зөвлөгөө санаж ав. Баатар сүрэн найз нь хүртэл эсхий гутал авчирч өгөөд авахгүй болохоор нь "Төй чарт. Чи дандаа хүнээс зөрнө. Хаврын шөнө өрлөгчдэр хөлөө хөлдөөж мэднэ" гэж омогтжээ. Тэгж явх өглөө ажил дээрээ цуглацгаас нь 3-4 цэвэрлэгч авга 2-3 залуучууд 4-5 годгор охид бай. Настай авгаач болон дайнд явах гэж байгаа юм шиг санаа сэтгэл алдарсан, залуучууд нь сансарт нисэх гэж байгаа юм шиг хөгжиж хөөрсөн хүмүүс байлаа. Бусад албан газраас явах 10-аад хүнтэй тэдний илүү. Бас л залуучууд голдуу байлаа. Машин ирэхгүй зөндөө удав. Хаврын тэнгэр хартаа хэмээн хаширлаж дулаан хувцалсан намсраад хамгийн залхуутай байлаа. Илч нэмж байгаа наранд биеийн нозоорон хаяа нэг тамхи хасаан татвч төдөлгүй аманд гашуу оргиж эхлэв. Машин хүлээсэн хүмүүс бөөгнөрөн энэ тэрийг ярилцсан. Намсрайн дэргэд суугаа туранхай шар залуу ам хамхилгүй ярина. Нэр нь Санжаа сүрэн гин. Хотын нэгэн баазад механикч хүн гэдгийг намсраа дорн мэдэж ав. Жолооч нарыг ер нь яана. Баазуудын удирдлага бид нар чинь бүр яхаа мэдхэн байгаад байгаа юм. Өдөөд тэр жолооч замын хуцаан авчихсан баазаасаа гарсан л та. Тэгээд айгуул хулгайн тээвэр хийж ява. Ер нь хяналт шалгалтал муу байна л та. Энд тэр гэж баахан юм ярьснаа. Ер нь манай баазаас л тэр гарах байсан юм. Тэгээд над мэтийн хариуцлагатай хүнд даалгаж өгсөн бол яалаа гэж ийм чирэгдэл болох вт гэлээ. Багууд болов. Хүлээсэн унаа ирээгүй л байлаа. Тэгээд бөөгнөрсөн улсчид тарж дэлгүр хоршоогоор орцгоо. Намсраа авч явсан номоо гарган суусаар цаг өнгөрөхийг мэдсэнгүй. Гэтэл "За одоо л машин ирэхэнтэй тэр профессорын охин ирлээ" гэж Санжаа сүрэн зарлав. Цагаан өнгийн Волг машин ирж дотроос нь машин шигээ цагаан царайтай бүсгүй мөн тийм цагаан костюмтой хүн хоёр бууж ирэв. "Сангийн аж ахуй явах улс энд байгаа юу?" гэж цагаан толгойтой хүн асуув. Өсөнд нь буурал орсноос насан чих явж байгаагүй сайндал 40 гарч яваа болов гэмээр томоотой царайтай хүн байлаа. "Тийм ээ, тийм профессор" гэж Санжаа сүрэн хэлснэ огол өсрөн босов. "Та энд цуул та"
хэмээн найр тавив. Зүгээр одоо машин ирэх байх. Бид утсаараа суугаад гарч ирлээ гэж нөгөө профессор хэлв. Намсраа алийг нь ч танихгүй тул чимээгүй л байв. Сая ирсэн хоёр буцаад машиндаа ороод суучглаа. Энд чинь нөгөө пүр профессор байхгүй юу? Охин нь явах юм байх та. Тийм ээ, охин нь явна. Чи харин профессорын хөргөн болчихов доо гэж Санжаасүрэн инэв. Юун тийм инээдтэй байсныг Намсраа ойлгосонгүй. Энэ цагаан царайтай цагаан гартай хонгор чинь тариа тарж юугаалгийг бэлхэвдэ. Харин шороонд булуулж сэнсэрчгээд ирэхэд сэтгэл сэргийн харт суухад зураг шиг сайхан амт юм та. Заримийнх нь нүдийг, заримийнх нь сэтгэлийг гэж Санжаасүрэн инээж байснаа. Машин ирлээ гэх дуунаар урсаж байсан инээдээ нүд римхийн зур залгичхад хүүгээгээ чирэн гүйж одов. Намсраа юм бүхнээс хоцорж явдаг хойно бас л хоцорчихв. Кабины ард талын хамгийн аятайхан суудал дээр Санжаасүрэн суучгаж. Муусан тэтгэврийн чагунц нарыг юунд нь явуулнаа. Кабин булаацалтахаас өөр юмгүй гэж үглэж харагдав. Намсраг бүгээгэн авч хамгийн ард тавьтал. Та энийг авна уу гэсэн бүсгүй хүний дуу гарахад эргэж харвал нөгөө профессорын охин байлаа. Эвхдэг ор чамдаан тавив. Бүгээг нь авч тавив. Араас нь өөрөө гарч ирэв. Суух цаа байсангүйд профессор багтахгүй нөө буугаад ирнэ үү дээ. Би хүргээд өгье гэж бай. Зүгээрээ замд гараад болно. Ажилч нь болохгүй гэж охин хэлв. Намсраач дууга аль байлаа. Угэнч хувийн унаатай хүнд юу хэн байх вэ гэсэн юм шиг бодогдож байлаа. Санжаасүрэн тэр уртаас наашаа ирээ цуу. Энд цуу дүүрийма гэж хашгирна. Дүүрийма гэдэг нэрийг нь дөнгөж сая Намсраа сонсов. Нэрэ урагшаа очнуудаа донсолгоо багтаа шүү дээ гэвэл зүгээрээ хинэн урд сууж хинэн хойно суух үлээ. Оногцсноор л явъя гэж дүүрийма хэлснэ. Та одоо яв та. Ажилч нь болохоо байлаа гэж хэлв. Машин ч хөдлөв. Цагаан боолог араас нь жаахан явснаа эргэж одов. Намсраа жижиг муу бүгээн доор чамдаана хайрлалгүй тавьчихсан шиг дэрэгдээ дунд цагаан дүүрийма хүүхнийг суулгасан шиг додгор гэгчин амтан аяныхаа замд гарав. Тэнгэр цэвцэнхэр хаврын дулаахан өдөр байлаа. Улаанбаатараас баруун зүг зурайн одсон туузан замаар давхиж явхад Намсраад үнэхээр сайхан санагдав. Монгол орны баруун хязгаар хүртэл давхиад баймаар. Аав нь залуудаа оюутны сургууль төгсөөд тэр хязгаар нутаг руу сар гаруй явж хурч байсан гэдэг. Одоо өндөр насныхаа тэтгэврт гарсан аав нь алс эртний юм шиг хэрнээ саяхны тэр явдлыг үргэлж ярьж суудаг хүн. Намсраа бол Улаанбаатарт төрж өссөн, маахур толгойн ингэрт багнасаа өнгөрөөж сургууль соёлд явхдаач энэ хотоосоо гадагш гараагүй хүн. Аав ээж нь тэтгэврт гарахдаа орон байраа эгчт нөгчгöd өөрсдөө партизаны сангийн аж ахуйр нүүжээ. Хөдөөний улс болцгоож тунгалаг булгийн усаар цайгаан чанаж сая саасан халуун сүү ууж байх нь настай хүний жаргал гэж ярьцгаана. Намсраа 10 жилийн ахлах ангид орсноос хойш л хөдөө гэдгийг үзжээ. Сургуулийнхаа хөдөлмөр цусланд очиж ажилладаг байлаа. Төмөр замын нэгэн зөрлөг өртөөн дээр буугаад цуслан руугаа явж байх үнэхээр сайхан. Сууж ирсэн галт тэрэг нь гэрэл цахилгаанаа гялалзуулан одоход орчин тойрныг сарны мөнгөнд туяал гийгүүлдэг байв. Дараа нь оюутан болсон хойноо 3 намрыг жаргалантын сангийн аж ахуйд загдал зөөхөн өтрөмдөр үдсэн. Ёс тойл алтан намар байсан да. Гэхдээ цас орсон цагт алтан намар биш айхтар намар болдог байлаа. Өтрмийн ажил шүн зогсохгүй. Хүүтний жавар 9-р сарын ихээр нэг хэсэгтээ тажигна. Цас жорж магадгүй. Тэгээд л ёстой урт намар эхлэндэ. Тарай хурааж авахын цагийг алтан тоосоор нь тасралтгүй зурах машины гэрлээр нь халуун орныг зорин зэллэх шуудаар нь оюутны майханд шүнж тасардгүй дуу хоороор нь Намсраа мэдэх болсон юм. Бас нэг зуныхаа амралтаар говь үзэх гэж тээврийн тэрэг барьдаг хөргөн ахтайгаан цуг өмнө говь орж утсан. Говь үзэгч гэжтэй тээврийн замаар л яваад ирсэн хэрэг. Гэхдээ зуны халуунаар алг ирээн хөөрхөн чулуу
Үерлэн давхарлаж одсон элсэн манхан, ус шиг мяралцах говийн цэнхэр зэрэглээ. Түнхэлзэн амьсгалах хонин гүрвэл, худгийн уснаас ховоо татах чийрэг бор бүсгүй. Тэмээн сүрэг, зээрийн давхаа ер нь л их юм үзэж ирсэн. Говь гэдэг өвөрмөц нэгэн жаргалын орон юм гэж тэгэхэд мэдэж авчээ. Харин тариа тарихыг одоо л үзэх гэж яваа нь энэ. Ерөнхийдөө гадарлана л да. Гэхдээ л тоосыг нь үнэртэж хөлсөө гаргалгүйгээр мэднэ гэдэг үгүй. Хүн бусдын хөдөлмөр, жаргал, тэр байтугай зовлонгч гэсэн ойлгодог. Ойлгохгүй хүн ч бий. Гэхдээ л ойлголоо гэхэд өөрөө үзэж амсаагүй юмыг бүрэн ойлгоно гэдэг хэцүү дээ. Хаврын тэнгэр хартай гэдэг нь үнэн ажээ. Саяхан л шар нар нь халааж байснаа, тэнгэр хуйцагнаж бүрхэж цас шидэлж байснаа шуурч эхлэв. Задгаа машин дээр чухам ийм л цагт тохихгүй аж. Нойтон цас хацар нүрт наалдаж хайлж хайрна. Дүүриймаа даарч байгаа бололтой. Намсраа пүүгэгэн ухаж цуваа гаргаж ирэв. Тэгээд салхиныхаа дээд талыг халахлан дүүриймаа наашаа суу, цуваар хоччих гэсэнд дүүриймаа дүрлийн харснаа тэртээ тэргүй шахацалдаж явсан ч гэсэн хормой засан ойртов. Цуваа дээгүүрээ нүмерлөө, салхихааж дулаан болох шиг. Дүүриймаа тонгосхийн явна. Хаврын хавсарганаас жиндэж хажууд нь наалдан яваа тэр бүсгүй тургүй туранхай нь өрөд мөрчим шиг намсраад санагдав. Тэгээд гараа засан араар нь оруулж салхинд дэрвэлзээд байгаа цувны хормойг барив. Дайлимдуулаад хэврээд авлаа гэж бодох вэ гэж санаан зовгч шиг. Дүүриймаагаас тансагхан үнэртэй ус тосны үнэр ханхална. Өсмөн хүртэл өвөрмөц нэгэн үнэртэй аж. Шахалдаж ойр суугаад тэрв намсрайн зүрхний зохилд түргсэн лугшиж амьсгалан давчтаад ирэх шиг болов. Дүүриймаагийн чих нь уруулд нь хүрэн алдаад тэсхүйе бэрх мэт болов. Тэгээд толгой дээгүүрээ нүмерсэн цуваа яран харвал машин дээр явгсад цөмөл тугдааж дуу чимээгүй сууцгаана. Харин кабины ард тухлан суусан санжаасүрэн болон түүний ажлын газрын 2-3 залуул ямар нэгэн сонин хачин шог хошин юм ярьж яваа бололтой ийш тийшээ сэрвэлзэн сэргэлэн яваа харагдав. Тэгээд намсраа харангуйтаа санжаасүрэн нүд ирмэн инээмсгэлснээ эрхий хурууга гоцойлгов. Намсраа нүур халуун өргөх шиг боллоо. Хариуцлагатай тэр санжаасүрэн юу гэж бодож яваа нь тодорхой болов. Би гэдэг ийм л азгүй хүндээ алс замд гарч атарт очиж ажиллах гэж явж дөрөөн дээр гიშгэнгүүтэл хэл аманд орооцолддог байна. Явсан газраа л хэл аманд өртөж явдаг ямар ч хаашаа амтан бэлээ гэж намсраа бодов. Оюутан байхдаа сакс угээгдэж хэл аманд орж ил байсан. Сакс унч юу юм бэ? Ажил хөдөлмөрч бай аливаа юмд хамгийн түрүүнд хөдөлж хамгийн уриалдаг л байсан. Хамгийн хүнд асуудал таарахтаж хамгийн түрүүнд саналаа хэлдэг байсан. Хийж бүтээж чадмаар ажиллаа хийж чадах хүн байна уу гэхэд би чадна гэж хэлдэг байсан. Аливаа дутагдлын тухай хичээл сурлага сайжруулах асуудал дээр хамгийн идэвхтэй оролцож санаж бодсноо сайн л хийдэг байсан. Энэ бүхэн л намсраад саксуу хөнгөмсөг алдар хайрлсан. Дараа нь ажил дээр ирсэн хойно энэ зан чанар нь бие тоосон гэдэг нэр томьёотой болсон. Огт өөрөө санаж бодоогүй зөвхөн сайн сайхны төлөө явавч зарим хүн ийм алдар хайрлах нь бий. Гэхдээ албан байгууллага хамт олон гэдэг бүх юмны ноён нурууг олж тохирсон үнэн зөв үнэлэлт дүгнэлт өгдөг нь амьдралын тэгтээ манай нийгмийн хууль гэдгийг намсраа ойлгосон. Альва асуудалд алдаж эндэх тохиолдол бий. Тэр бүхэнд өөрийгөө зөвтгөж намсраа боддоггүй. Ер нь ял шалгүй яриа хэл ам гэдэг ямагт ивгүй байдаг л да. Одоо ч гэсэн аяны замд гарангуутаал хүний нүдэнд олзлогдно гэдэг ямар сайн байх вэ? Анх хараад ажил яаж хийндэ л гэж бодож байсан. Тэгээд цэвэр тохиолдлоор гихүү эсвэл өөрийн бүтлгүүд ээж гихүү машин дээр хамгийн сүүлд суудал зэрэгцэн сууцгаасан. Тэгээд бас энэ цасан шамраг нөмөрсөн муу цуваа хүн нүд ирэмсний төлөө суг татаад авчихалтай биш. Харин зүрх лугшаасан тэр сэнгэнсэн үнэрийн хувьд гэвэл өөрөө ч учрыг нь мэдэхгүй явлаа. 1-р хэсэг төгсөв.